Асинхрон хичээл 1. За хөндлөн судал булчингийн бүтц гэсэн синхрон хичээлийг та бүхэндээ танилцуулж байна. За булчингийн эдийн онцлог шинж нь булчингийн эд нь бол химийн энерги буюу ГПА-г механик энерги болгон булчинг агшаах замаар биеийн хөдөлгөөнийг хангадаг. За үндсэн 4 шинж чанартай. За нэгт нь агших чадвар буюу булчин хүч үүсгэн богиносох чадвартай. Жишээлх юм бол хүн гараа нугалах гэх мэт. За сунах чадвартай, таталтын нөлөөгөөр сунаж урсцах боломжтой байх нь. За гуравт нь бол уян хатан чанартай, сунаж эсвэл агссны дараа буцаад анхны хэлбэртээ орох чадвартай. Жишээ нь эрдэн шиг гэсэн үг байна. За дөрөвт нь өдөөгдөх чанар буюу мэдрэлийн тохиог хүлээн авч хариу үйлдэл үзүүлэх юм чадвартай байх нэ. За булчин нь 3 төрөл. Хүний биед арга ясны, зүрхний, гүлгэр гэсэн 3 төрлийн булчингийн эд байдаг. За хөндлөн судалт булчин бол арга ясан дээр бэхлэгдэж биеийг хөдөлгөөнөөр хангадаг, хүний ухамсар захирагддаг булчин байна. За зүрхний булчин бол зөвхөн хүний зүрхний бүтцэд оролцдог буюу хүний ухамсар захирагддаггүй автомат шин чанартай булчин байх нь. За гүлгэр булчин буюу хоол боловсруулах, шээс, бэлгийн зам, цусны судасны хан гэх мэтчлэн зүрхнээс бусад бүх дотор эрхтнүүд дагуулдаг булчингууд бол гүлгэр судалт булчин байх нь ухамсар захирагддаггүй онцлогтой байх нэ. За бүгдээрээ булчингийн эдийн онцлогийг Мозовебийн хичээл дээрээс үзэж судлаа. За тэгэхээр зэрэг хүний эд эрхтний бүтээж байгаа булчингуудыг бол 3 төрөл гэж хэлсэн дөрөв. За арга ясны булчин байж байна. За арга ясны булчингийн эд нь бол олон бөөмт булчингийн ширхгээс тогтох ба салангад эсүүдгүй өвөрмөц хөндлөн судалт бүтцэн булчингийн ширхгийг жигд зохион байгуулалтаас хамаардаг байх нь. Энэ төрлийн булчин маш хүчтэй боловч амархан цуцдаг байх нэ. За зүрхний булчингийн онцлог байна. За маш хүчтэй амархан цуцдаггүй энэ булчин нь зүрхэнд байдаг. Түүний салаалсан эсүүд нь зөвхөн хөндлөн судалтай урт ширхэг үүсгдэг байх нэ. За гүлгэр булчингууд нь бидний дотоод эрхтнүүдэд байдаг. Энэ нь ходоод гэзний гөрвөлзөх хөдөлгөөн, хүүхэд төрөх үеийн хэвлийн агшилт, за булчирхайн шүүрэл, эсвэл цусны судасны дотоод диаметрийг өөрчлөх замаар цусны даралтыг зохицуулах зэрэг чухал үүрэгтэй. Энэ нь өөрийн оюун санаанд захирагддаггүй булчингийн төрөл бөгөөд ээрүүл хэлбэрийн уртаашаа сунсан эсүүдтэй амархан цуцахгүй боловч харьцангуй энгийн хөгжилтэй эсүүд байдаг байх нэ. За ингээ гүлгэр булчингийн томруулан харъя. За гүлгэр булчингийн эсүүд нь болохоор зэрэг булчингийн агшилт хариуцдаг актин миозин гэдэг уургууд нь уцлаг эсийн дотор тодорхой зохион байгуулалтгүй байх тул гүлгэр булчингийн эд нь хөндлөн судалгүй харагддаг байна. За зүрхний булчин харъя бүгдээрээ. За зүрхний булчин нь уртаашаа сунсан салаалсан булчингийн эсүүд ширхэг үүсгдэг. Булчингийн агшилт хариуцдаг актин миозин уургийн уцлаг нь эсийн дотор тодорхой эмх цэгцтэй байрлах тул ширхгүүд нь судалтай харагдах нэ. За арга ясны булчингийн хувьд болохоор зэрэг арга ясны булчингийн эд нь олон бөөмт булчингийн ширхгээс тогтох ба салангад эсүүдгүй. За хөндлөн судалтай харагддаг байна. За хүүхдүүд та бүхэн энэ дасгал даалгавруудыг бас хийж гүйцэтгээрэй. За энэ мэтчлэн ингээд дасгал даалгаврууд руу ороод дасгал даалгавруудыг ажиллаж болно. За гэрийн даалгаварт хичээлүүдээ үзэж судалсны дараа булчингийн эдийн онцлогийг зөв харгалзуулсан Word-ийн дасгалыг хийж өөрсдийнхөө мэдлэгийг